Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлс өг баруун таван аймагт буюу Завхан, Ховд, Баян үлгий, Увс, Говьалтай аймагуудад ажиллаж орон нутгийн иргэд хөдөлмөрчүүдтэй уулзлаа. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлс өг Увс аймагт ажиллахаар Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг маршал Зэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ойрд хөгжимт дараамын театрт ард иргэдтэй уулзсан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Увс аймгийн 140-од аж ахуй нэгж хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлттэй урт хугацаатай зээл хамрагдаж хүчин чадлаа өргөдөхөн ажлын байр бий болгожээ. Увс аймагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд бас амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал төв цэвэрлэх байгууламжийн ажил, баруун бүсийн босоо тэглэлийн авто зам, Увс нуур Улаангом чиглэлийн болон баруун тойргийн хатуу уучлалтай авто замын шинжилгээний ажлууд амжилттай хэрэгжсэн бөгөөд Увс ховд аймгийг холбосон 163 км авто замын бүтээн байгуулалт бас эхлээд байгааг бас та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Мөн Улаангом хандгаа чиглэлийн авто замаас Сагил сум чиглэлийн хатуу уучлалтай авто зам, үр тариа хадгалах, агуулах, бүх мөрөн өндөр хангаа сумын сургуулийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр бас төлөвлөж байгааг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Миний хувьд гэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрийн анхны хэсэг, за мөн анхны төгсөгчдийн нэг байгаа. Увс аймгаас 40-од оюутан гадаадын ихтэй сургууль сурч байгаа гэсэн мэдээллийг авсан. Зарим нэг хүүхдүүд маань сургууль соёлоо төгсөөд ирсэн гэж ингэ сонссон. Хаваа тэр сонссон. За баяр хүргэе минь. Баяр хүргье. Одоо энэ хүүхдүүд маань эхнээсээ төгсөж ирж байна. Сайхан байна. Би энэ хүүхдүүдийг ирээдүйд манай улс орныг удирдах авч явах энэ салбар салбарын хамгийн тэргүүнээс ихэдүүд болно гэдэгт бол би итгэл төгс байгаа. За сайн байна уу? Сайн хаварч байна уу та? За сайн явж ирсэн үү? За баяр хүргэе. Юуны илгээлт 2001 зэргийн том тэтгэлэг хөтөлбөрийг санаачдаг хэрэгжиж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч чин тэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа минь. Баяр хүргэе. Дахин амжилт ажилдаа улам сайн ажиллаарай. Их зүйл хийж бүтээгээрэй. Их орныхоо ард түмнийх аав ээжийнхээ одоо захиасыг амжилттай сайхан биелүүлээ. Сургуулийн амжилттай төгсөж ирээ. Тэгээд аймаг орон нутагт ажиллаж байгаа баяр хүргэе заа юу. За баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаалсан ерөнхийлөгчийн илгээл 2100 тэтгэлэг хөтөлбөрөөр гадаад суралцж байгаа оюутнууд тэдний эцэг эхчүүдтэй бас уулзлаа. Ингээд энэ хөтөлбөр нь одоо амжилттай гэж нийт 21 улсад 1055 хүүхэд суралцж байна. Нэг аймагаас бол дунджаар 40 орчим хүүхэд бол одоо гадаадын улс орнуудад суралцж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний үр дүн хэрэгжилтэд танилцж, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд ажиллалаа. Тэрбээр ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр ханган олон ажлын байр бий болгож, татвараа төлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуй нэгж баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ. Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгт гэрчин хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төлхөө анхаарч байна.
Тус үйлдвэр 2023 онд хүнсний хувьсгалын хүрээнд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлтөө зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж тоног төхөөрөмжөө шинжилсэн байна. Хичнээн нэг төрлийн бүтээгдэхүүн их үү? Манайх ер нь бараг 200 орчим нийтдээ. Тий. Увс аймагтаа ер нь анх пилоны үйлдвэрлэлээр эхэлж үйл ажиллагаа явуулж эхлэв. Тэгээд нийт төрлөөр нэмсээр байгаа одоо ингээд билүү талах нарийн бав бүх нийт төрлөөр хийдэг. Өнгөрсөн билүү гэж ярьдаг тий. Борлуулалт сайн байгаа юу? Борлуулалт ер нь дажгүй. Аймгийнхаа хэрэгцээг нь хангаж байгаа юу тий? Тий. Манайх яг билүү юун төрлөөр бол яг ганц одоо үйлдвэрлэгч нь бол манайх Захиалгаар хийхгүй бас тий. захиалгаар гаргана. Тэгээд өдөр тутмдаа нөгөө 2 буфет цэгээрээ хуримнаар хийхэд бас захиалж тийм захиалгаар гарна. Тэгээд одоо бид нар энэ бичээнийг бол маш олон нийт төрлөөр хийдэг. Бас нөгөө одоо Оросоос манай ийш аягүй бичээ орж ирдэг байхгүй юу? Тэрийг бас орж иж байгааг багасгах зорилгоор ийм бичээнүүдийг одоо хийж бас орон нутгийнхаа зах зээлд болоод зэрэгэлдээ Завхан аймаг түншүүд найзууд руугаа явуулж борлуулж байгаа. Өнгөрсөн нарийн баамны үйлдвэр маань 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч Хөрс Зөвхөн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөөнөөс одоо 800 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг авснаар одоо миний энэ зогсож байгаа үйлдвэрийн байрыг шинээр одоо барьж ашиглалтанд оруулаад тоног төхөөрөмжөөр 100% шинжилсэн. Хуучин үйлдвэрээс бид нар нэг шиг лист наашаа авч орж ирээгүй. Энэ хүнсний хувьсгал зээл маань үйлдвэрлэгч бидэнд маш өөр өгөөж өгсөн. Цаг үе олсон, маш хэрэгтэй юм хөнгөлөлтөө зээл тусламж мөн байж чадсан. Төслийнхаа санхүүжилтээр ерөнхийдөө бид нар авсан тоног төхөөрөмжүүд байгаа. Энэ Туркийн парламент үйлдвэрийн талхны шугамыг авснаар бид нар одоо өнөөдрийн байдлаар нэг 30 орчим нийт төрлийн талх хийж байгаа аймагта. Энэ шав шүүгээ одоо энэ юунуудыг бас сая төслийнхаа одоо санхүүжилтээр авсан. Одоо энд бол тэргээр нь оруулчихна. 2 тэргээр оруулаад тэгэхээр бүтээмж бараг нэг 2-3 дахин нэмэгдсэн. 2025 оноос эхэлж ийм манайхны ийм автомат тоног төхөөрөмжтэй болоод бидний ажлыг бүр бичлж гоё болсон. Тэр одоо овьяасгүй одоо эрүүл эко талын одоо сахартаа сахаргүй гэсэн энэ зар ингээ хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангасан тэгээд эрүүл аюулгүй орчинд ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Манайх борлуулалт одоо энэ Увс аймгийнхаа бооны төвүүд бүх бооны төв болон гадуурх дэлгүүрүүдэд, супермаркетууд болон 21 аймгийнхаа сумдуудад түгээдэг. Бас мөн өдөө цэний хөлбөртөөс хамрагдаж бас ингэж ажилладаг байгаа. Энэ 15 жилийн хугацаанд нийт төрөл нь 200 гарт маш их очирчээ 15-аас тий. Бас ажилтны тоон 5 байсан одоо хэд болсон юм бэ? Одоо ер нь манай үйлдвэр дээр 25-аас 30 ажилтны Тогтмол ажлын байр тий. тогтмол ажлын байр. Бид нар зээл авахаас өмнө бол нэг 15 орчим ажилтнтай байдаг байсан. Цаашдаа ч гэсэн ер нь өсөх юм хандлагатай. 121 дахь одоо үйлдвэр дээр ирж байна. Улаанбаатар хот хөдөө орон нутгаас та бүхний ажил төрлийг хараад үнэхээр одоо баярлах сэтгэл төрж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн одоо хүнсний хувьсгал гэж одоо үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний маань одоо хүчин зүтгэл, итгэл сэтгэл одоо маш чухал байлаа. Чин сэтгэлээс ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргээд байна. Тэгээд та нараа одоо багахаж баярлж явдсан шүү. Увс хүнс хувьцаат компани манай улсын нийт зэрлэг цацрагны 70%, тармил цацрагны 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн цацрагныг Европын холбооны улсад оюуны өмчөөр бүртгүүлж улсдаа анх удаа газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ. Одоо юм биш шүү дээ. Цацрагны энэ одоо энэ тосгол одоо энэ яг юунд нэрхтэй байдаг? Бүх юмд нэрхтэй. Тийм Монголын цацрагны дотор байгаа витамин С бол бусад бүс нутгийн одоо цацраас 3 дахин илүү байх жишээтэй. Солонгос хийгдсэн шинжилгээгээр солонгосын хүн орхиодоогоос 20 дахин илүү хүний дархлааны эсийг идэвхжүүлж дэмждэг тийм агуулмжтай байсан. Одоо эх орны одоо энэ өмт баялагийг бүрэн боловсруулж чаддаг болохын тулд шинжил хийгээд энэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Энэ бол цацрагны үрнээс нь тус гаргаж авдаг ийм машин байгаа. Жимсгний салбар дотор
бас томоохон үйлдвэрлэгчийн нэгэнд ордог учраас байгалийн зэрлэг жимс болоо тармил жимсний аж ахуйг одоо эрхлдэг хүмүүстэй хамтарч ажиллаж өхрийнүүд нэрс ансмитийн одоо ийм чацрны жимстэйгээ холимог байдлаар энэний агуулгад чацрыг заавал хамт оруулж өгч байгаа. Усын чацрхныг хамттан заавал оруулж өгдөг. Манай компанийн хувьд бол 2023 онд хүнсний хувьсгалын зээл аваад одоо компанийнхаа цэцэрхний зээгтэр өргөтгөл хийн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид нар бол бүтээгдэхүүний гарц чанар стандарт маань маш сайжирсан. Манай компани бол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. За 6 нэгж хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 80 гаруй ажилтнтайгаар ажиллаж байна. Одоо манай энэ улс хүнс одоо өдөрт одоо 2 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоо 24 жил ажиллаж байгаа. Энэ компаниараа үргэлж бахархаж явдаг. Манай парк нарийн бовны цэг өдөртөө тонн 500 кг юм хийдэг. За хүнсний өсгөл хөтөлбөр маань одоо амжилттай хэрэгжиж маш олон иргэдийг одоо ажилдаа орлоготой болгосон. Ялангуяа завхан дээр хүнсний үйлдвэр бас нэлээд сайн төвшөнд хүрсэн байна. Ховд дээр одоо хүрсэн байна. Ингээд баруун таван аймаг дээр одоо хүнсний хувьсгал одоо үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо дэвшүүлсэн хүнсний хувьсгал мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж ойлгож байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлтөг уулзалт Увс аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Доо Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнгийн талаар танилцуулж орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо. Хамгийн одоо чухал юм хүнсний ногооны үрийг бол яг үндсэндээ бол тэрийн хүн бол бас үйлдвэрлэж чадахгүй залхаа таян ашигч байхгүй юм чинь. Нэгэн дүртэрийн урамшуулгаж байгаа юм чинь хүнсний ногооны үрд килограмм тутамд нэг 100 мянган төгрөгийн урамшуул өгөөд 150 болгочих юм бол энэ үйлдвэрлэл одоо цаашаа сэрэх яг л одоо ийм нэг эзэгтэй цаг үе болж байна. За яг энэ хүнсний хувьсгалын хүрээнд гарч байгаа бодлого шийдвэрүүд бас ер нь бол хэрэгтэй бодлогод гарч байгаа. Гэхдээ яг орон нутгийн хувьд хүрсэн дээрээ яг жижиг дунд үйлдвэрлэгчдэд одоо яг тэр зөөл хөнгөлөлтөө зөөлүүд нь бусад хөтөлбөрүүд нь ингээд хурж ажиллагаад хангалттай бол хурж чадахгүй байгаа гэж харагдаж байгаа. Тэгээ одоо Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэгч нар маань нэгдмээр байна, нийлмээр байна. Үнэхээр салбартай ингээд хөгжмөр байна. Бид нар чи одоо тэгэл одоо яг нэг хэлэхэд бол онцлог компаниуд бол одоо ингээд яг ингээд өсөө өвчж байгаа. Одоо хүний нөөц гээл том компаниудтай ингээд ажилчид амар эхэндээ авч хэлсдэг байсан бол одоо сүйгэлдээ бол одоо байхгүй болчихсон шүү дээ. Нэгдүгээр нь тэр сүүний урамшуул гэж юм одоо сүүлийн хэрэгжил хамрагдж байгаа хөдөөшин газар ингээд байгаад маш их баярлж байгаа. Тэр бол жинхэнэ том дэмжлэг болж байгаа. Тэр бол энэ 12 сарын 31 хүртэл ингээд явагдаад дуусах юм байлаа. Цаашаа мэдээж үргэлжлэх одоо юу байхах тий. Тэрийг үргэлжлүүлэх тав дээр бас та бид нар санал үргэлжлүүлээсэ гэж хүсэж байгаа шүү. Шар манжингийн нэр тэгээд шарлуунгийн нэрийг Увс аймгийн газар нутагт Монгол улсын хэмжээнд 70-80% нь манай орон нутагт ургадаг. Мөн л тэрийг тээвэрлж бас Улаанбаатар хотод зарж борлуулна. Тэгээд яг л төвийн бисэгтэй адилхан урамшууллаа авдаг. Тэгэхээр тэр бүсийн нэмэгдэл гэхээр Монгол улсын хэмжээнд нэг 5-8 л байгаа. Тэгэхээр энэ онцлог ийм онцлогтой байна гэдгийг л энийг санаа хэлэх гээд байгаа. Ийм санал байна. Уулзалтын үеэр хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн Увс хүнс компани захирал нэмгэрэл сонгогдлоо. Тус холбоо нь орон нутгийн төвшөнд хүнсний хангамжийн доктортой байдлыг хангах, төр хувийн хэвшлийн түншлийг өргөжүүлэн салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай үр дүндээ хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм а. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол мэдээж стандартуудаа биелүүлэх нь тодорхой. Тэрнээс гадна
маш олон мянган ширхгээр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хэрэгцээ бол биднэрт байгаа учраас яалчгүй энэ хөмсөө ус одоо аян цаашаа үргэлжлээсээ дахиад энэ аянд бид нар хамрагдаж бүр бүтээгдэхүүнээ гадагшаа экспортод гаргах дагаад яг тариалан эрхлэгчдэрээ бид нар энд экспортныхаа шугамын дагуу төвхөн эдийгээ бид нар маш их хэмжээгээр өндөр үнээр авах ийм хоёр талын маш чухал зүйл байна гэдгийг олж харсан байгаа. Бид нар бол маш зүйтэй хөдөлгөөний өрсгөж бие дотроо бодж явдаг. Монгол улс ч одоо хүнс бол хамгийн нэг номерт байх хэвээр эрүүл хинс үйлдвэрлэж яаж одоо хүн эрүүлтэй Монгол улс одоо бас цаашаа өсөн хөгжих боломжтой гэж боддог. Хүнсэл дэр нь дотооддоо 100% үйлдвэрлэл зүйтэй л гэж бодож байна. Манай яг одоо хүнс үйлдвэрлэж байгаа энэ хүмүүс бол голцоод яг чицэргэн, жимсгэн боловсруулах тэгээд яг өдөр тутмын одоо яг энэ нийгэмд одоо шаардлагатай гэсэн бүх зүйлүүд дээр л толгуурлал хийхийг хичээж байгаа. Хамгийн гол зүйл бол хүний нөөц дээр л чадахжуулах асуудал их сул байгаа. Монгол улсын ерөнхийдөө хөдөө орон нутагч гэсэн тамирчид ажиллахдаа одоо зээл авсан аж ахуйн нөхцөлийн үр дүнтэй ингээд танилцаад явж байгаа. За 80 гаруй үйлдвэр нь бол одоо Улаанбаатар хотын нийслэлийн буюу төвийн бүсүүдийн үйлдвэрүүд байгаа. За 30 гаруй үйлдвэр нь бол одоо орон нутгийн үйлдвэрүүдээр ингээд танилцаад явж байна. Тэгэд Улаанбаатар төвийн бүсэд бол зээл одоо олголтоо мөн төр захиргааны одоо 25 шийдвэрүүдээ бүгд ингээд Монгол Улсын хэмжээнд их амжилттай хийж байгаа хэдий ч төвийн бүс болон Улаанбаатарт төдхөө хэрэгжиж байгаа. Орон нутгуудаар бол бас жаахан суудад харагдаж байна. Гэхдээ орон нутаг зарим аймаг мэдээлэл маш сайн өгсөн анханасаа тэр зээлээ маш сайн хамруулж чадсан. Зарим аймаг дунд зэрэг, зарим аймаг жоохон таарах өгсөн учраас мэдээлэл иргэдэд очихдоо их удаан хүрж байна. Хоёрдугаар банкны шалгуураар явж байгаа учраас банк одоо харьцаа хөрөнгө сайтай аж ахуйн нэгжүүд рүү бараг өөрсдөө уцтаад өгч байна гэдэг юм ярьж байна. Тийм учраас бид хүнсний өвслийн хоёрдугаар үе шатыг орон нутгаас эхлүүлэх, орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг, өрхөө үйлдвэрлэгчдийг төлхөө дэмжих юм бодлого барьж байгаа. Ийхүү төрөх хувийн хөвшлийн уялдаа холбоог бэхжүүлж, орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Увс аймагт бодит үр дүнгээ өгч, иргэдийн амжиргаа, үйлдвэрлэлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн орон нутаг дахь энэ удаагийн томилолт нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн дуу хоолойг сонсох, цаашдын бодлого, шийдвэрийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болж өндөрлөө.